Өглөөний тойрог хичээлийн дараагийн алхам болох эрцээ бүртгэх сонирхолтой хэсэг эхэлж байна. Эрцээ бүртгэхийн тулд ангийн самбарыг гэртээ болон ангид гэсэн хоёр хэсэгт хуваан байрлуулсан байна. Гэртээ хэсэгт ангийн сурагчдын зураг бүхий нэрсийг байрлуулсан байна. Үйл ажиллагааны хуваарийн дагуу эрт дуудах сурагч самбарын өмнө гарч ирж ангийн сурагчдыг нэг нэгээр нь дуудана. Нэр дуудсан сурагч гарч ирэн гэртээ хэсгээс өөрийн нэрийг анги гэсэн хэсэг рүү байрлуулна. За, сурагч нэрээ байрлуулсны дараа багш хэд дэх сурагч вэ гэж асуухад сурагч соронзон тооноос сонгон өөрийн нэрийн ард тоог байрлуулна. Хэрвээ тооны утгыг ойлгоогүй байх юм бол багш туслан за халуунаа бол нэг дэх сурагч юм байна гэж өөрөө сонгон байрлуулж бас болно. Хөдөлгөөн хязгаарлагдмал хөдөлгөөний саажилтаа сурагчдаа багш нар та бүхэн жижиг самбарыг ашиглаарай. Энэ самбарт тухайн сурагчийн нэр байж болно, аль эсвэл зураг хэд хэдэн сонголтыг өгөн тухайн сурагчийн нэрийг сонгуулаарай. Хичээл дууссаны дараа тухайн сурагч ангид гэсэн хэсгээс өөрийн нэрийг гэртээ хэсэг рүү шилжүүлэн байрлуулна. Хариука дуудах хэний дуудах юм бэ нөхөө? За. Манайхаа хамтдаа дуудъя 3 Мишель байна уу? Мишель байна. Сайн байна. За Мишель хаана вэ? Нэрээ одоороо миний хүүгийн нэр хаана вэ? Мишель. Мөн үү? За сайн байна. За Мишель хэд хүүхэд вэ? За Хариука дуудъя. Хариука хэний дуудах вэ? Хэн бэ? Ачгүй юу? Нямд орж дуудах уу? За, алин минийх үү. За, хамтдаа дуудъя. 3 Нямд орж байна уу? Нямка байна уу? Нямка хаана вэ? Сайн байна шүү дээ. За. Англи руу явъя. Ханаагараа. Ямар мундаг юм бэ Нямка? Сайн байна. За. Өглөөний тойрог хичээлийн эрц бүртгэх хэсгийг ашиглан гэр бүлийн гишүүдэд бүртгэхэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдтэйгээ хамт тусалж дэмжин ажиллаарай. Одоо ингээд эрцээ бүртгэхийн тулд хамгийн өндөр настай Ахмад өвөөгөөсөө эхлэн эрцээ бүртгэж эхлэе. За, өвөө. Эмээ. Өвөө, эмээ. Аав. Ээж, ах, эгч, дүү. За гэр бүлд мэдээж энэ гишүүд бүгдээрээ байдаг. За эрцээ бүртгэхийн тулд хэрвээ гэрт нь өвөө нь байвал өвөөгийн нэрний зургийн дор өвөөгийн нэрийг нааж өгнө. Аав ажилдаа явцсан гэртээ байхгүй бол аавын нэрийг зургийнхын дор тавихгүй байх нь байна. Харин ээж гэртээ байвал ээж гэсэн зургийн дор ээжийн нэрийг байрлуулан гэр бүлийн гишүүдэд энэ мэтчлэнгээр бүртгэж бас болох нэ.